Сайн бацхан уу, Enta компани эмч төлөөлөгч Тамир байна. Тэгээд өнөөдөр хүүхдийн хавсарсан ханиадны эмчилгээний тухай бүгдээрээ ярилцъя. Тэгээд ханиадны шалтгаан нь өөрөө амьсгалын эргэтэн тогтолцооны болон бусад эргэтэн тогтолцооны гэсэн хоёр ангилалд хуваагдаж байгаа. Амьсгалын эргэтэн тогтолцооны эмгэгт нь болохоор өөрөө халдварт өвчин, халдварын дараах ханиалга, тэгээд залгиурын арын ханаар ингээд урсах шинж тэмдгээс болж ханиалгах. Тэгээд халдварт бус өвчнөд нь болохоор харшлын өвчин, амьсгалын зам гадны биет орох, тэгээд гаж хөгжил зэрэг зүйлээс болж байгаа. Бусад эргэтэн тогтолцоонд нь болохоор хоол боловсруулах эргэтэн тогтолцоо, тэгээд мэдрэлийн гаралтай, эмийн гаралтай, зүрхний гаралтай гэсэн ханиалгын шинж тэмдгүүд илэрж болдог. Хүүхдэд бол хавсарсан ханиадны эмчилгээнд бол эхлээд хуурай ханиадны эсрэг юм, тэгээд цэр хохлох юм, цэр шингэлэх юмнууд, тэгээд дээрэс нь дахиад хуурай ханиадны эсрэг юм авах нь зөв үү? Хавсарсан шинжүүдийг бас давхар эмчилгээ тэндээ эм бичиж авах нь зөв үү? Шалтгааны эсрэг эмчилгээг хэрхэн хийх вэ гэдэг асуултууд байгаа. Энэхүү асуудлуудыг бол ер нь бол нэг имээр шийдэх боломжтой байгаа. Энэхүү бүтээгдэхүүн нь болохоор бүгд найрамдах Солонгос улсын Elton компани Nacol Plus гэсэн сироп байгаа. Энэхүү сироп нь болохоор өөрөө жаргуу олгогддог. Тэгээд усан үзмийн амттай, сахар агуулаагүй, 5 эмийн зохистой найрлага нь болохоор ханиад томоогийн шинж тэмдгийг бол дардгаараа давуу талтай байгаа. За тэрхүү 5 найрлагын тухай ярилцъя. Тэрхүү 5 найрлага нь болохоор өөрөө нэгдүгээр ацетаминофен гэсэн бодис байгаа. Энэ өөрөө өвдөлт намдааж халуун бууруулна. Тэгээ хлорфенамин агуулсан. Тэгээд гистамины эсрэг бэлтгэл болон хамраас нус гоожих, найтах шинжийг бол хлорфенамин өөрөө багасгаж өгч байгаа. Типидин гэдэг бодис байгаа. Энэ нь болохоор өөрөө ханиалгыг дарах, ханиалгын рефлексийг бууруулах, цэр хохлох үйлчилгээтэй. Тэгээд метилэфедрин болохоор бронхт хэлэх үйлчилгээтэй. Тэгээ кофеин гэсэн бодис байгаа. Кофеин болохоор төв мэдрэлийн тогтолцоог сэргээж өвдөлт намдааж ацетаминофены үйлчилгээг нь бол ихсгэх тийм зорилттой бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ дээр харагдаж байгаачлаа ацетаминофен болон кофеины синергетик үйлчилгээтэй байгааг харуулж байна. Энэ улаанаар тэмдэглэсэн нь бол өөрөө кофеины ацетаминофеныг шимэгдэх хурдыг ихсгэж байгаа нь дан ацетаминофенээс 137 дахин өндөр байгааг харуулж байна. За тэгээд хэрэглэх заалтын хувьд болохоор Nacol сиропыг өөрийг нь халуурах, бие зараах, хоолой өвдөх, ханиалгах, тэгээд мөн цэр гарах, найтах, тэгээд үе мүж булчин өвдөх, хамраас нус гоожих, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүдийн үед бол бүгдэнд нь хэрэгэлдэг. За хэрэглэх арга тунгийн хувьд болохоор өөрөө хоолсноос 30 минутын дараа өдөрт 4 удаа уудаг бөгөөд энэхүү схемээр ууснараа энэхүү сироп нь өөрөө 90 мл савлгаатай байдаг. Тэгээд 90 мл савлгаа нь өөрийн эмчилгээний тунд бол эмчилгээг дуусан дуустал хангалттай хүрэлцдгээрээ бас давуу талтай байгаа. Хадгалах нөхцөлийн хувьд бол 1-ээс 30 хэмийн дулаанд нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах бөгөөд задласнаас хойш 14 хоногийн дотор хэрэглэх шаардлагатай байгаа. Энэхүү бүтээгдэхүүний хориглох заалтын хувьд бол тухайн бүтээгдэхүүнд орсон орц найрлагандах бодисоос хит мэдрэх хүмүүс бол хэрэглэхийг хориглоно. Мөн тун хэмжээг хэтрүүлж хэрэглэхийг хориглоно. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.